Энэ боожгоотой төрнө гэдэг бол асар том хувь заяа. Энэ дэлхий дээр хамгийн шилдэг бүх цаг үеийн түүхэн жанждуудаас эхний 100 дотор нэг ч эмэгтэй хүн байхгүй. Тэгэхээр би юу ярих гэдэг нь хэрэг эрэгтэй хүний үнэлэмжийн тухай ярих гэж. Эрэгтэй хүний үнц нь бол Монголд алдагдсан. Энэ боожгоотой төрнө гэдэг бол асар том хувь заяа. Бид нар энэ 2021 онд Монгол улсынхаа зах зээл дээр аавын аягийг гаргаж явахдаа дараах кейсүүдийг судалж үзчихсэн. Монгол улсад 90 оноос хойш эрх хүний үнэлэмжийг нийгэм даяараа хайцсан. Яаж хайсан бэ гэхээр маш энгийнээр эрэгтэй хөлт бол яг бай хоолоо олоод идэж байна. Охтуудаа боловсралтай болгоё. Мэргэжилд нь гооцойд нь анхаардаг. 35 жилийн дараах өнөөдөр хардаа эрчүүдийн голцоо эмэгтэйчүүд нь голдог. Тэ гадны бусад одоо эрчүүдийг илүү их одоо тааламжтай ханддаг. Нийгэм өөр юм болчихсон. Хиний буруу гэхээр аав ээжийн одоо аав ээж нь буюу эмээ өвгнэрийн буруу. Бидний аавд боловсрал олгоогүй. Гол асуудал юу вэ? Та бүхэн бодолтой маш энгийнээр дэлхийн бүх цаг үеийн стратегч буюу жанждад дэлхийн түүхийг бичлэлсэн ямар эмэгтэй жанжин баг. Би доромжилж байгаа юм биш ерөөс. Дэлхийн хамгийн шилдэг 10 тогооч дотор эмэгтэй хүн баггүй. Дэлхийн хамгийн шилдэг дизайнерууд, хувцас дизайнерууд ихэнх нь эрэгтэй улсууд. Сансарт хамгийн анх ниссэн одоо дэлхийн түүхийг хэдэн хүн эрэгтэй хүмүүс удирдах чинь. Цэрэгт хэдэн хүн явж чинь. Хэдэн хүн эмэгтэй хүн явж байгаа. Тэ? Бид нар ингээд нийгмийг хэн авч явдаг вэ гэдэг. Дэлхийн түүхэнд юм ба. Эцгийн эрэхэд явс. Дараа нь эхийн эрэхэд явс гэж явсан. Болоод бүр балраад тэгээд эцгийн эрэхэд яс өнөөдрийг бас хойшлож тийм байх бол. Гэтэл энэ нийгмийг хэн түүжүүлж авч явдаг вэ гэхээр аав нар. Бид нар энэ боожгоотой улсуудаа хүндэлдэггүй. Одоо биднийг жоохон байхад манай одоо аав ээж нарын одоо аав ээжийнх нь үед гэж баг хэлж бол. Эхлээд одоо бол маш цөөхөн болцсон. Аавын аяганд эхэлж хоол хийж тавьдаг. Хүүхэд биеийн хэлэмжээр гэрийн эзэнт хоол хийж. Энд чинь яншуулахгүй, загнуулахгүйгээр аавыг хүндлэх тухай биеийн хэлэмжээ ойлголт. Гэтэл одоо бол яасан гэхээр бүгд ижилхэн нэг шаазан аяган дээр хоол хийгээд тавьчихна. Аавынхны аягтай хоол айлаа гэхээр өө дуртай нэг нь авчихоо гэт. Аав гэдэг энэ үнэлэмж гэр дотор унчихсан. Гэтэл өнөөдөр Монгол улсыг ч юм уу нэг компани засаглалын хувьд ч юм хамгийн шилдэг улсууд нь эрэгтэй хүн байх ёстой. Бид нар энэ аавыг хүндлэхгүй улмаас энэ асуудал Монголын магадгүй өнөөдрийн нийгмийн энэ одоо хөгжлийн удаашралтай байдал ингээ харж байна. Бид маш энгийн зүйлээс. Улсыг хэн бүрдүүлдэг вэ гэхээр ард түмний нэг хамгийн том нэг чинь өрх. Өрхийн тэргүүн ээж биш байхгүй юу? Аавыг бид нар хүндлэх хэрэгтэй. Тийм учраас бид нар аавын аяг гэдэг энэ концепц бүхий оноос нь нэрийг бид нар 2021 онд Монгол орон даяар тунхагласан. Аав өөрийн аягтай байх хэрэгтэй. Үнд хэн ч хүрж болохгүй. Өөр ямар ч хүнд хоол хийж өгч болохгүй. Аавын орон зайг хүндэлж байгаа зүйл. Их хадын чулуу компани орон дарагчид Монголынхаа бүх аав нарт зориулж 60 жилийн баталгаатай нөхөө аавын мөнгө аягийг гаргасан. Тухайн 2021 оноос хойш зах зээл дээр нэг ч гологдоогүй бас нэг ч гэмтээгүй хамгийн сайн чанар. Хөөргийг яаж шинжих вэ гэдэг асуудал байна. Та хөөрг мэдэхгүй юм чинь. За хөөргийг яаж шинжих вэ гэдэг асуудал байна. Тэгээ хөөргийг шинжиж авах хэрэгтэй. Ягаад гэвэл тодорхой хэмжээний их мөнгө төлдөг учраас. Хөөргөн дээр тунгалаг чанар гэж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт колорс буюу өвөрмөц өнгө тогтоц гэж байна. Тэ? Дөрвсийг үзүүлэлтийн тухай ярьж байна. За жишээ нь хаш чулуун дээр маннаас өөр үзүүлэлт байгаа. Тослог чанар, өнгө, ширхэг гэсэн 3 үзүүлэлтээр
шинждэг. Хаш болгон үнэтэй биш.